За жаха дуугүй анийн имчилгээл хийхгүй бас юм аркан гэдэр вэ те. За би тайлбарлая guys, би тайлбарлая. Тайван. Ерөнхийдөө бол нэгт би анх арканыг Японд байхдаа үзчихсэн. Хоёрт аним гэдэг чинь анимашн гэсэн утгатай үг. Гуравт би энэ бичлэгийг хийнэ гэж 2021 оноос сэтгэлдээ тээж авсан. Тэгэхээр shut the анимуудыг оролцуулахгүйгээр миний ер нь амьдралдаа үзчихсэн хамгийн шилдэг цуврал юу юм бол гэдэг асуултанд би арканы үзснээс хойш шогтхон жиргэлцгээ болсон. Одоо хүртэл ямар ч жиргэлцээ байхгүй миний амьдралдаа үзчихсэн хамгийн шилдэг цуврал бол аркан. Ёо би ихтэй энэ бичлэгийг хийх чинь амар догтлоод байгаа юм. За зэвшгтөр. За энэ бичлэгтэр би өртөө ядлаар цувралын үйл явдлыг барыг ярихгүй. Цувралын гол утга санаа, дөрүү дээрх дүн шинжилгээ дээр л өөрийнхөө үзэл бодлыг хуваалцсан. Тийм болохоор ерөөхдөө энэ бичлэг цувралыг үзээгүй хүмүүс биш аль хэдийн үзсэн хүмүүсээр л хэлсэн гэж хэлж болно. За аркан бол 6 жилийн турш асар олон хүмүүсийн хүч хөдөлмөр бүрдсэн тиймдээш маш чанартай. Тэр чанар ч гэсэн хүмүүст хангалттай үлийн зөвшөөрөгдөд бүхий л магтаал, бүхий л цаашаал хүндэтгэлийг үзэгчдээс ч кино шүмжлэхтэйс ч авч чадсан. Ер нь л энэ бичлэгийг үзэж байгаа хүмүүсийн хувьд ч гэсэн үзэж байгаагүй маа гэд харж байгаа хүн бол ховор л баг. Тэгвэл яг юун тийм супер болоод ингэж хамжилтанд хүрээд 9 ангитай байж алидийн мастерпис болоод баг хейтергүй шахуу юм бүтээл болчваа гэвэл миний л хувьд энэ цуврал бидний нийгэмдэр болон хувь хүн дээр гарч байгаа тулгамдаад байгаа асуудлууд сэтгэл зүй, философи, үнэмшилтэй байдал, дүрийн хөгжүүлэлт эдэргээд орцын бүр яг зөв баланстай тааруулаад хийс талаасаа ч гэсэн адал явдалтай болоод зураглал эдэргээл ер нь л бидний шаарддаг баг бүх шалгууруудыг давуулан биелүүлсэн. Үнэхээр өө хайгаад олоход ч хэцүү тийм төгс гэдэг үгэнд нэлээд ойрцсон бүтээл байгаа. За миний PR ингээд дууслаа. Хангалттай хэлбэл ашиглаа. Одоо тэгэхээр миний ярих юмуд бол та нарт Halo effect ороод улам хүчтэй орно гэсэн үг. Хе. За хамгийн түрүүлж ярих арканы бусад цувралуудаас хамгийн их ялгаруулж чадж байгаа онцлог шинж нь одоо яг нийгэм даяар толгомдож байгаа хүн болгоныг талцуулаад байгаа гендерийн асуудал байгаа шүү дээ. Нэг хэсэг нь бол эрэгтэй хүн, эмэгтэй хүн хоёр байглаасаа өөрөө хөлтөлтэй учраас тус тусынхаа л үргийг гүйцэтгэх ёстой буюу хуучны үе шиг эрэгтэй хүн л өдөртөөд эмэгтэй хүн спортлаад явах ёстой гэсэн нэг тал байгаа бол нөгөө талд за эмэгтэйчүүд 20 дугаар зуун хүртэл хангалттай дээрлэхүүллээ. Бид нарт ч гэсэн эйго байгаа 21-р зуун болчиход байхад угаасаа биеийн хүчээр илүү байлаа гэд биднээс илүү их хийх ёстой гэсэн үг биш гэсэн. Эмэгтэйчүүдийн уур хилэн феминизмын давалгаануудыг бий болгосон. Гэтэ энэ давалгаанууд нь 4-р давалгаанаас хойш тэгшэрх гэдэг үндсэн зорилгоо алдаа зүгээр л нэг тийм man hating те мисантрист үзэл болцсон юм болов уу гэж би боддیں۔ Тэгээд ууг нь бол эрэгтэйчүүд ууг нь бурууга ухаарад эмэгтэй хүн өмч биш юм байна гэдгийг ойлгоод феминизм аягүй амжилттай явж исэн чинь энэ 4-р давлгаанаас хойш медиа болгонд ирчүүдийг үзье ядаа кино болгонд ирчүүдийг дайсан болгож харууллаа л те. Нийгэм нэг тийм ирчүүдийг алагчлаад эхлэнгүүт үүнээс нь залхсан эрэгтэйчүүд буцаад тэр эмэгтэй хүнийг өмчөж үтсэн, буцаад эмэгтэй хүний эрхийг баримтсан тэр үзэл рүүгээ ирэхийг хүссэн. Бас нэг талын эрэгтэйчүүдийн давлгаа сүүлийн үед ажиглагтаад байгаа. Ялангуяа нөгөө Andrew Tate эдрээс хойш. Тэгээд түрүүн хэлсэнчлэн Холливуд, Аз ер нь л ихэнх кинонуудад асуудлыг яг л нэг талаас нь харуулад идэв шүү дээ. Айгүй ядаргаатай улам талцуулах гэж байгаа юм шиг те. Тэгээд миний хамгийн их хүсдэг зүйл болоог нь нэгэн тал эрэгтэйчүүд ч эмэгтэй хүний биед, эмэгтэйчүүд ч эрэгтэй хүний биед орж чадахгүйгээс л хойш аль болох нэг талыг барихгүйгээр бие биенээ ойлгохыг хичээгээсэй гэж боддог байхгүй юу? Аркан болохоор энэ хуцтмал асуудлыг яг миний хүсэж байгаа шиг аль алалыг гомдоохгүйгээр яг гоё баланслаад явж исэн гэж харсан. За жишээний Violet бол уг нь цувралын гол дүр нэлээд олон үзэгчдийг өөртөө дурлуулах үүрэгтэй чухал дүр байгаа даа шүү дээ. Тэгсэн тэр нөгөө эхний анги дээрээ шүүст нусаа сууртал цагуулаад тэрийн slow motion-оор харуулж байгаа гэдэр нь бид нар зүгээр л те. За энэ бол та нарын хүсэж байгаа тийм краш болох зорилготой male gaze дүр биш шүү. Энэ бол жинхэнэ бие даасан хүчрхэг эмэгтэй дүр гэж байгаа юм шиг. Үнэхээр л баг тэр ганц тулааны сценээс л бид Violet-ийг ямар хүчтэй, ямар зоригтой, ямар шийдэмгий дүр вэ гэдгийг хараад авчиж байгаа. Тэр ихэнх Холливуудын бүшитүүд чиг тийм бидэнд тэр бие даасан хүчрхэг эмэгтэйг харуулах гэж ядаагүй, нүүрэн дээр тулгаагүй, маш богинохон энгийн сценээр л үнэхээр л бие даасан хүчрхэг эмэгтэй шүү гэдгийг ойлгуулчихж байгаа байхгүй юу?
Бас Wild-аас гадна хид хідэн ийм эмэгтэй дөрүүд байгаа. Гэхдээ тэр бие даасан хүчрхэг эмэгтэйчүүдийг гаргаж ийн гэд ирчүүдийг осол дорой болгоогүй. Ихэнх кинонуудаас ялгаатай. Wander, Jace, Marcus, Echo эдэргээл ер нь л ихэнх хэрэгтэй дөрүүд нэлээд маскулин, нэлээд хүчтэй, дайчин шин чанартай шүү дээ. Ийм болохоор Arcane-ыг олон талыг барьж чадсан гэх гээд байгаа. Бас тэгээл жишээлбэлтэй. Wander ахнасаа тусламж авч байгаа ч тэр Jace Mail-ийн өвөртөө дэрлээ сэтгэлээ удалж байгаа эдэр нь ч тэр. Тэр нөгөө toxic masculinity рүү жинхэнэ салгаж гаргаж байгаа байхгүй юу? Wander Jace хоёрыг бол хинч хэрэгтэйлэг биш гэхгүй. Хэрэгтэйлэг байтугай бүр жинхэнэ альфа дөрүүд. Ийм хүчрхэг альфа эрэгтэйд хүртэл мэдрэмж сул тал гэж байдгийг шүү. Тэрийг гаргалаа гэж сул тал эрэгтэй болчихгүй шүү гэдгийг илэрхийлсэн байх. Эмэгтэй дөрүүдийн хувьд ч гэсэн Civico жишээлбэл бүр Wild-аас илүү masculine эмэгтэй шүү дээ. Тийм мөртлөө тэр Silco-д эмэгтэй хүнийхээ зүгээс өвлөхөө өгч байгаа эдэр нь асал гоё балансыг л бариад байгаа юм л та. Тэгээд стереотип гэж байдаг. Жишээ нь эрэгтэй хүн тийм л байдаг, эмэгтэй хүн тийм л байдаг, монгол хүн тийм л байдаг, иймэрхүү дөрүүд бол яг тиймэрхүү л байдаг гэсэн нэг тийм хэвшмэл ойлголтууд. Би энэ бүр амар дургүй байхгүй юу? Яг хоо стереотип үүсэж байна гэдг нь өөрөө ихэнх нь тийм байна л гэсэн үг л дээ. Гэхдээ ихэнх нь тийм байна гэд бүгд тийм байна гэсэн үг биш. Ихэнх гэдэг олонхоос болж цөөх хохирох ёсгүй. Тийм болохоор хувийнхаа зүгээс хүнд ч хизээж битгий стереотипаар дүгнэлт гаргаж байгаарэ гэж уриалъя. Тэр үнэхээр дүгнэлт гаргахад хангалтгүй мэдээлэл байгаа гэвэл нөгөө стереотипаар ашиглахаас өөр аргагүй байгаад ах юм бол зүгээр хүлээч гэж хэлье. Дүгнэлт хаашааж яваад өгөхгүй шүү дээ. Заавал нэг дүгнэлт гаргах гэж яарад хэрэггүй. Arcane дөрөв харин энэ стереотип гэдэг лайтай юмыг жинхэнэ эвдэж чадсан гэж боддог. Түрүүний миний ярьсан gender text гэсэн энийг нэлийн батлах бах. I can hear the sound of a heartbeat before it goes out. За тэгээд бидний их суралдаа ингэж их автуулж уусгаж чадсан бас нэг шалтгааныг нь би psychology гэж боддог. Тэр дөрүүдийн хизээ ямар сэтгэл хөдлөл гарах уу, тэр сэтгэл хөдлөлөө яаж үнэмшилтэй харагдуулах уу гэдэг нь дөрүүдийн царайнаас ч дуу оруулалтаас ч гэсэн хангалттай мэдрэгдэнэ. Жишээ нь Jinx уйлж байгаа гэсэн. Йоо. Энэ амьдралдаа өсчихсэн хамгийн үнэмшилтэй нэр гэсэн. Энд дээр ингээд Jinx уйлгаас өмнө эхлээд юу хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй шоконд орсон. Тэгээд Twilight-ыг алгадангууд би зүгээр тусалж ийсэн штэ гэж уур хил нь орж ирэлтэй. Тэгээд дараа нь Y эрүүг нь бариад өөрт нь ямар их бухимдж байгаа гэдээ ойлгуулангууд одоо л Y-ээс айж эхэлж байгаа. Тэгээд сүүлд нь Y-ыг дуудаад хоолойн зангирч байгаа гэсэн Silco-д хэрүүлчихэд аландаа гэсэн харц эдэр нь бол ердөө нэг л жишээ. I need you. Hello, little girl. Where's your sister? She left me. She is not my sister anymore. It's okay. I'll show them. We will show them all. But I have ever let you down. When all these trees are grow. Нэрийн Jinx туслах чагаад бүгдэнд нь гай болчихж байгаа хэсэг байгаа шүү дээ. Энэ бол миний нөгөө бусдад гай болохгүй л амьдрий гэсэн хуучин үзэл бодол юм аа. Яагаад тогтсны жишээ. Ерөнхийдөө бусдад туслана гэдэг нь өөрөө айгүй асуудалтай комплекс зүйл. Жишээ нь Jinx-ийг туслах чагаад гай болчихвол яах вэ те? Туслах чинь гээд өөрийгөө зовоох нь бас өөрийгөө хайрлахгүй байгаа юм шинж. Бас туслангууд тэрийг чинь ашиг гэж харах хүмүүс олон байгаа эдрэгээл. Гэтэ сүүлийн үед энэ үзэл бодол маань баг багаар өөрчлөгдөж эхэлсэн. Би зүгээр өөрийнхөө энэ хувиа хичээсэн хариуцлагаас болцсон зангаал зүтгэх гээд ийм шалтгаан тойжод байгаа юм шүү гээл те. Чи ер нь хөлдөө төмсөл биш бол хүнд гай болох тус хүнд тус болох тус хоёрыг ялгана шүү те. Тэгээ Jinx шиг тохиолдол угаасаа маш ховор. Бас хин нэг нь тусалж чадах үедээ л туслахад болно. Чадахгүй үедээ заавал өөрийгөө зовоох шаардлага байхгүй.
Бас үнэхээр хэрэг хин нэгэн тэр тусыг чинь тэр сайхан сэтгэлийг чинь ашиг гэж хараад давраад байгаа бол ганц хоёр туслахынхаа дараа л 3 дахаас нүгүүгээд хэлчих. Чи тэр хүн тусалж үзтлээ л тэр хүний занг мэдэхгүй штэ. Үнэхээр чамайг ашиг гэж харж гин үү? Эсвэл үнэхээр чамайг талархаж гин үү те? Тэгэхээр үнэхээр туслахыг чин сэтгэлээсээ хүсээд бодоод үзэх юм бол ерөнхийдөө миний түрүүний хэлсэн шалтгаануудыг нэг цаа хангалттай олон шийдлээ байгаа. Одоо бол миний бусад гай болохгүй байхад л болоо гэдэг үзэл бодол маань жоохон өөрчлөгдөд боломжтой левел өөрийнхөө хэрээр бусдад туслах гэж ядаж оролдоод үзье гэсэн үзэл бодлоор солигдсон. За сэтгэлээсээ жоохон хасаацсан шүү. За дулааны сценүүд бол бас л өө хайгаад болохооргүй сайн найруулга, сайн зурагтай. Тэгэд ихэнхдээ тулааныхаа араар янзын гоё дуунууд тавьчихж байгаа болохоор тэр нь бүр улам хайрлуулж байгаа. Угаасаа Riot чинь баг хөгжмийн компани шүү дээ. Тэгэхээр яалтчгүй дуунуудаас 0 чанар үнэрсэн. Шинэ Neko Jinx-ийн тулааны хэсэг өөр ёо. Баг фрейм болгоныг энэ дэлгэсний зургийг болгож болохоор харагдаж байгаа шүү дээ. Гэтэ миний л хувьд нөгөө YJ2-ийн сцен хамгийн дуртай тулааны хэсэг. Энэ дээр бас л царайных нь хувирлыг хараарэ. Y болохоор ингээд хүүхэд байгаасаа л хүл амьдралын заг дээр хангалттай олон удаа очиж ирсэн зүгээр шахтаа хүрээд ирсэн арцаагааз. Харин Jace болохоор амьдралдаа нэг ч удаа ийм нөхцөлд орж байгааг болохоор бүр сүнсэн зайлсан байгаа байхгүй юу? Гэтэ Jace өөрөө бас нэлээд дайчин зантай, нэлээд эготой нөхөр болохоор үсэн би эднэрээ сайн гэж юу хийсэн алдсан гэл нэг өсөндөө. White болохоор угаасаа ямар ч айц байхгүй. Харин Jace-ийн хувьд энэ хайцаа тэр нүсэр том эгоогоор л дарж авч ийн гэж харсан. Йоо яаж юм сайн дөрөд ч тийм бэ баг. Яг уу Арканы баг бүх төрүүд нь л үнэхээр сайн бичигдсэн л дээ. Гэтэ энэ дөрөв дундаасаа хүртэл онцгойрох надад хамгийн таалагдсан 3 4 байгаа. Эхнийх нь Виктор. Виктор бол яг тэр нөгөө ирчүүдэд байдаг токсик шинжтэй. Сэтгэл хөдлөл мэдрэмжээ нуух гэдгийг утгаар нь харуулж байгаа. Үнэхээр манай хүн өөртөө ихтэй биш, өөрийгөө баг үзий яддаг. Тийм ч болохоор угаасаа хинт ч миний мэдрэмж хамаагүй ах дөө. Аргалаа гэд би лиггүй байдалд орно гэсэн. Тэгээд энэ зангаасаа болж нийтлийн ганцаардал гэдэг зүйл дутгаараа өртцөө өртөлтэй дүр байгаа. Ерөнхийдөө цувралын ихэнх фэнүүдийн хувьд бол Виктор бараг л хамгийн хайртай дүр юм байлээ. Магадгүй энэний шалтгаан нь цувралын ихэнх үзэгчид эрэгтэй болохоор айгүй relatable санагддаг байх л та. Түрүүн хэлсэн ч ер нь л ихэнх ирчүүд энэ мэдрэмж гэдэг юм аа. Энэ сул дорой талаа харуулдгүй дотроо буглаалж ихэд идэв штэ. Иннээсээ болж л тэгэл ганцаардал төртдөг. Иннээсээ болж л зовдөг яг Виктор шиг. Би ч гэсэн бүр яг адилхан. Ядж байгаа тулцсан интро хөдлөж тэр бүгдийн нууснасаа бүгдийн дотгож байгаа ч гиснээсээ болж ганцаардал гэдэг зүйлтэй найзлаад нэлээд олон жил болж байна. За тэгээд Викторийн тэр өөрлөгөө хексдэг шахаад хөлн зүгээр болоод амьдралд анх удаа гүйж үзэж байгаа энэ хэсэг бол үнэхээр шар ус сосгож чадсан. Тэр арилж байгаа хэсэг нь бол өдий хүртэл тэр чихэж бугулсан гомдол, уур хилэн, харуулсал бүгдийг нь одоо л нэг тесэлж гаргаж байгаа. Бараг өмнөөс нь хөөх хөрөвдөх ойлгохгүй роц иргэцсэн миний хувьд бол. Хоёр дахь миний таалагдсан бүр бол Jinx. Би өөрөө лол тоглодог. Гэхдээ баатруудын лорыг бол нэг уншдаг болохоор Jinx-ийг гадна төрхөөр нэг тийм Harley Quinn шиг psycho эсвэл зүгээр нэг тийм баян үйл ирэх охин гэж таамагладаг байсан аахгүй юу? Гэтэ Arcane үзээд Jinx бол ёо тэр юун Harley Quinn бүр үнэхээр супер дүр байсан. Ер нь бодоод үзсэнгүүд Arcane шиг ийм dark sword, Jinx шиг goofy vibe-ны плмод барьсан галзуу охингүйгээд байвал ер нь л амар cringe штэ. Ер нь бодоод үзсэнгүүд тийм байхад Jinx cringe биш байгаад байгаа нь л энэ дүрийг ямар сайн бичгсэний баталгаа юм болов уу гэж бодож байна. Jinx бол ерөнхийдөө багасаа л эхлээд өөрийгөө баталж харуулахыг, хөндлүүлэхийг хүссэн дүр гэж харсан.
Яг хоо бас нэг гендер юм яваад байгаа нь ерөнхийдөө эмэгтэй хүн илүү хайрлуулахыг, эрэгтэй хүн илүү хүндлүүлэхийг хүсдэг гэдэг үг байдаг. Яг үнэн л дээ, гэхдээ бас л стереотип байхгүй юу? Стереотипийг бүгдэнд нь хамааруулж яасан ч болохгүй. Jinx хэдий эмэгтэй ч гэсэн хаанаас нь ч харсан хайрлуулахаас илүү хүндлүүлэхийг хүссэн нэгэн байсан. Хэрэг зүгээр л хайрлуулахыг хүссэн бол заавал Вайг дагаж яваал бүтлгүүтэй л хүн амьтны хараал идээд байхгүйгээр гэртээ хэвтээд яж хахтал Вандер Вай хоёр хавгаас хангалттай л Jinx-ийг хайрлаж исэн шүү дээ. Гэтэ Jinx хайрыг биш хүндлэлийг л нэхэд байсан. Өөрийгөө баталж харуулахыг л хүсээд байсан. Тэр хүндлэлийг нөхсөн ганц хүн Silco байсан болохоор л Вандрыг хүртэл алчаад байгаа Silco-г уучлж жинхэнэ аваа гэж хүлээн зөвшөөрсөн байх. За тэгээ Jinx бол угаасаа л сэтгцэн үд ирүүд биш. Зурлын фэнүүд болохоор PTSD болон шизофрентэй гэж таамаглалт юм байлээ. Гэтэ энэ өвчтөн тэр дэлбэлтээс хойш биш. Бүр анх эхний анги дээр эцэг их нөхснөөс хойш даах трама аваад тэгээ дараа нь тэр дэлбэлтээр зүгээр тэр өвчтөн сэтэрсэн болов гэж боддог. Тэгээ тэр өвчнөөсөө болоод толгойд нь баг 2 өөр хүн амьдраад байгаа шүү дээ. Jinx Powder гээд. Тэгээл манай хүн ер нь би ингэж Jinx байх хэвээр мүү Powder байх хэвээр мүү гэдэгтээ өөртөөгөө нэлээд хитэн жилийн турш зөрчилсөн юм шиг байгаа. Silco бол мэдээж түүнийг Jinx байлгахыг хүсдэг. Яагаад гэвэл Jinx-ийг Silco өсгсөн, Powder-ыг харин Wander өсгсөн болохоор хизээч Silco Powder-ыг хүлээн зөвшөөрөхгүй. Ер нь тэгээ Silco-гийн ухуулагч амжилттай болоод Jinx Powder гэдгээ мартаад яг 100% Jinx болдгийн даваан дээр Y гинт гарч ирээд буцаад Powder гэдэг alter ego нэм орсон байх. Ууг нь Jinx Y-г өөрийг нь орхиод явцсан гэд бодсон. Үнэхээр гомдсон байгаа штэ. Тийм мөртлөө л Jinx гэдэг хүчтэй эгоны цаана нуугдсан байсан Powder ихчтэйгээ уулзах ямар их хүлээ санаж исэн гэдэг нь энэ сценээрээс харагддаг. Wherever you are, light it up and I'll find you. Бас сүүлд ихчийг хамгаалж Silco-г бууцсан нь Jinx биш Powder. Гэвч Silco-г алсандаа гимшээд бас Silco-гийн чи бол төгс гэж хэлсэн тэр мөчөөс хойш Powder гэдэг дүр ор мөргөө алга болоод одоо зөвхөн Jinx л үлдлээ гэж харуулж байгаа болов уу гэж би ойлгосон. Ерөнхийдөө маш товчоор Powder Silco-гоос Wander юушиг авсан. Харин Jinx тэр байшин руу буужин галснараа Powder-аас Silco-гийн юушиг авсан гэсэн үг. За Silco. Миний л хувьд энэ Silco гэдэг амьдралтаа харж исэн хамгийн шилдэг дүр гэж ер нь 99% итгэлтэй хэлэндээ. Яг хамгийн дуртай дүр бол гээгүй. Зүгээр л миний үзсэн бүх зураг дундаас хамгийн сайн бичигдсэн дүр гэж боддог. Торфи Musashi хоёр байгаагүй бол ер нь анime манга эдрийг хүртэл оролцуулаад хамгийн шилдэг нь гэж баг хэлэх байсан байх. За тэгвэл яагаад гинэ Silco худлаа хайплаад эхэлвэ жахаа те? Би тайлбарлая байж л да. Эхний шалтгаан нь Silco-г цувралын эхнээс ахуулаад төсгөж хүртэл яг ийм дүргээд 100% тодорхойлоход айгүй хэцүү байсан. Silco-гийн хийсэн үйлдэл болгон хоёрт нь л утгатай байгаад байгаа байхгүй юу? За жишээ нь хамгийн анх Jinx-ийг үрчилж авахдаа Wanderloo-ыг харчаад Jinx-ийг тэрвэрчдээ штэ. Яг юу гэж бодож тэрвэрсэн бол? За эхний таамаг нь бол нөгөө ихч нь өөрийн орхиод явцсан гэж Jinx хэлэнгүүт Wander өөрөөс нь яг тэгж урвж исэн болохоор Silco-д relatable санагтаад Jinx-ийг хайрлаж гисэн байж болно. Эсвэл Jinx тийм аимшигтай тэсрэг бөмбөг хийцэн гэдгийг мэдээд тэр дээд пил тавартай тулдахад энэ охин заавал хэрэг болох юм байна да гэж бодсон байж болно. Энээс л эхлээд бидэнд Silco үнэхээр Jinx-ийг хайрлахыг хүссэн үү эсвэл зүгээр л ашиглахыг хүссэн үү гэсэн асуулт гарч ирж байгаа. За тэгээд цаашаа нөгөө Silco-д хүсээд байгааг нь үгүй оронд нь Jinx-ийг өчрөхингүү зөвшөөртгүү. Үнэхээр Jinx-д хайртай болохоороо зөвшөөрөөгүй юу эсвэл зүгээр л Jace-д итгээг болохоор уу? Тэгээд төгсгөлийн мөчөд өгөхийнхээ өмнө Jinx-ийг чи бол төгс гэж хэлдэг. Энэ нэг бол үнэхээр тэр Silco-гийн агуу их хайрыг илэрхийлсэн ариун нандин сайхан үг гэж болно. Гэхдээ нэг бол бидний төсөөлж байгаагаас ч илүү муухай токс үг гэж болно. За яагаад токс үг вэ гэх юм бол Silco-гийн банк хэлдэг хоёр ишлэл байдаг. Хүч чадлыг олж авахын тулд бүхнээ зориул болон тэдний хамгийн их айдаг зүйл бол гэсэн хоёр ишлэл. Real power doesn't come to those who are born strongest or fastest or smartest. No, it comes to those who will do anything to achieve it.
Силко хүч чадлыг олж авахын тулд бүхнээ зориулж чадсан үнэхээр харин хүн болгоны хамгийн их айдаг зүйл нь болж даанч чадаагүй. Харин Jinx сүлд тэр өөрийг нь хүлчээд алах гээд ангууд Силко цухалцснаасаа гадна бас айцыг мэдэрсэн байх Jinx-ээс. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр Силкогийн тэр хилээд байгаа хоёр ишлийг хангаж чадахгүй зоршгүй буюу Силкогийн хувьд төгс оршихуйн Jinx байсан байж болно. Гэтэ энэ магадлалыг бол мэдээж Силко Jinx-ийг хүчилж авахдаа зөвхөн ашиглая гэж хүчилж авсан гэсэн талаас нь л гаргаж авсан. Харин үнэхээр хайрлах гэж өсгсөн гэдэг талаас нь хараад үзэх юм бол чи бол төгс гэдэг үг нь шууд утгаараа буюу үнэхээр Jinx тайртай болохоор л тэгж хэлсэн байж болно. Энэний нэг нотлохоо Силко өмнө нэг удаа Jinx бол төгс гэж хэлж исэн. Гэтэ сүүлд чи бол төгс гэж хэлж байгаа нь магадгүй чи Jinx байсан ч Powder байсан ч хамаагүй чи бол төгс. Чи хинч байсан ч хамааг хайрлах болно гэсэн утгатай байж болно. Y-ийн хувьд Powder-ыг хайрлах чадах ч гэсэн Jinx-ийг яагаад ч хайрлах чадахгүй. Харин Силко Jinx байсан ч Powder байсан ч хайрлана гэсэн үг. Магадгүй сүүлд Jinx яг ингэж ойлгоод сүүлийн мөчөд Y-ыг мартаад Силкогийн хүслийг залгамжлахаар шийдсэн баг. Гэтэ зохиолч бидэнд Силко яг аль хүн вэ гэдэг бүрэн хариултыг өгөөгүй. Хүн болгоныг л өөрийнхөө төсөөлөхөд үлдээсэн юм шиг санагдсан. Миний хувьд бол гэтээ Силко үнэхээр л Jinx-ийг охиноо гэж бодож хайрлсан гэж боддог. Муугаар бодод үтсэнгүүд ч гэсэн Силко тослохуудаа нэг хайрлтгүй, Сивиког ч гэсэн нэг тоодгүй штэ. Тэгэхээр Силкод биологиуд ч гэсэн ямар нэг хүнийг хайрлах окситоцин давар хэрэгтэй. Тэгэхгүй бол улмал стресст нь, улмал ганцаард нь, улмал зовно. Тэгэхээр үнэхээр л Jinx-т яг чихнээсээ хайртай байсан байх гэж боддог. За тэгвэл хэдүүлээ энэ хоёр дахь таамаг дээрээ тохирч байгаа цаашаа улан гүнзгий анализ хий. Силко бол бидний ихэнх кино зохиолуудаар хардаг шиг тийм хүчирхэг дүр биш. Силко бол үнэхээр аимхай, үнэхээр сул дорой дүр. Дүр биш бараг л бодит хүн шиг санагддаг. Бидэнтэй маш адилхан, маш үнэмшилтэй. Силко Вандерт хогшиг хаягсныхаа дараа хуучин сул дээр өөрийгөө үгүй хийсэн гэж хэлдэг. Гэхдээ энэ нь худлаа. Сул дээрээ Силко өдий хүртэл байж л байгаа. Ганц ялгаа нь Силко дүр эсгдэг. Өөрөөр хэлбэл манай хүн толгой дотроо дахин төрсэн Силко гэдэг нэг тийм галзуу кул, галзуу хүчтэй дүр үүсгээд тэр дүртээ орохын тулд хичээдэг л болсон юм биш үү гэж би хувьдаа дүгнсэн. Тэдний хамгийн их айдаг зүйл бол гэд яг энэ ишлэл шигэ. Силко магадгүй өөрийгөө үнийн эрэхтэй сул дорой гэдгийг бараг мэддэг л байсан байх. Гэтэ гол нь Силко хүчтэй байхын тулд заавал хүчтэй байх албагүй. Хүчтэй юм шиг дүр эсгэх хангалттай гэдгийг хамгийн түрүүнд ойлгоцсон хүн байгаа даа байхгүй юу? Дүр эсгэх гэдэг нь ихтэй бусдын ажил хүчтэй болж ирэхлээр бусад үедээ өөрийнхөө байх гэсэн үг биш. Түрүүн хэлсэнчлэн Силко өөртөө амар хүчтэй, амар кул дүр бодож олоод тэгээд сул дорой байдлан гарахад ирэнгүүт за Силко чи хүчтэй шүү. Чи мундаг шүү гэж өөрийгөө гайслайт хийгээд ийн гэсэн үг. Энэ жишээлбэл нөгөө өөрийнх нь туслахууд Силкогоос ураад яг алгаж исэн чинь эцсийн мөчөөс Сивико авардаг штэ. Энэ үчээс харах юм бол Силкогийн бүр сүнсэн цайлцсан байгааз. Гэтэ ингэтлээ айцсан байгаа гэж яагаад амь гоохгүйгээр би өвхөд хизээд билий эдэр гэж томорсон бай гэхээр Силкогийн өөртөө өгсөн тэр кул дүр нь хизээш тэхгүй байсан. Тэр дүртэл ороод өөртөө бас л чи хүчтэй шүү, чи кул шүү, нэр төртөөлөхөөрэй гэж санаалаад исэн баг. Бас сүүлд Jinx баригдчаад би чамайг нүдний цэцгийн мэтэл хайрлсан. Дээд тэрцэс надад бүхнийг амсан ч гэсэн чамайг солиогүй. Чи бол миний охин эдрэгээл ерөөдөө би чамайг ингэж хайрлаад тахад яагаад намайг ингэж байгаа юм бэ гэсэн. Нилийн гоншгонсон маягийн яг нөгөө дүрээ алдаа жинхэнэ хүн гарч ирж байгаа юм шиг те. Ер нь бол бод амьдрал дээр бол бид нар тэгэн штэ яаж ч утсан. Чиний хамгийн их хайрсан хүн чинь чамаас урах гээд ах юм бол бидний ихэнх л тэр кул байлаа алдаад цухалдаж эхлэх нь ойлгомжтой. Харин яг буудуулсныхаа дараа эхлээд энэ царайнаас харах юм бол үнэхээр итгэж ядсан, урам нь хугарсан, гомдсон царай байгааз. Гэтэ дараа нь Jinx уушлах байгаад хүрээд ирж байгаа болохоор тэр бүх гомдол шоко залхиад за угаасаа би өвхөн тодорхой боллоо. Jinx ч санамсргүй л буучих шиг боллоо. За яах вэ гэл. Өвхөөс өмнө ямар их хайртай байснаа хэлий. Миний толгой доторх Силко тийм л зүйл хэлэх байсан эдэргээл. Нөгөө дөрлөгөө буцаад орж байгаа юм шиг. Өөртөө альтер эго үүсгэх арга гэж байдаг. Тэр нь юу вэ гэхээр чи ямар нэгэн мөрөөдөлтэй гэж тэр мөрөөдөлтөд хүрэхэд одоогийн чи шаардлагыг хангахгүй байгаа бол тэр шаардлагыг хангаж чадах тийм өөрийнхөө хүчрхэг хөлбөрийг өөрийнхөө хүчрхэг альтер эгог хүчрхэг дүрийг толгойдоо зохиогоод тэгээд тэр дүртээ орж амьдрах юм бол мөрөөдөлтөд хүрч чадна гэсэн үг. Яг хөө би буруу харсан байж болох ч гэсэн Силко надаа яг л тийм хүн шиг санагдсан. Би бол Аркеныг нийт 3 удаа үтсэн. Анх гарахт нь 1 жилийн дараа дахиад нэг имжлэгийг хийхин тулд саяхан 3 дахь үзлээ. Тэгээд энэ Силко гэдэг дүр надад нэг чухал асуултыг дахин эргцүүлэхэд хүргэсэн жинхэнэ би гэж байдгүй гэдэг асуулт. Өмнөх перфектлүүд дээрх бичлэг дээрээ би хэлчихсэн.
Хүн болгон чиний нэг дүрийг толгойдоо бодчихдог. Чи тэр дүрд нь заавал өөрийгөө тааруулах гэж оролдоод хэрэггүй гэж. Тэгвэл бид нар өөрсдөө хүртэл дүр өгдөг бол яах вэ те? Бид нар өөртөө тийм альтер эго үүсгэх арга ашиглаагүй угаасаа л цаанаасаа өөртөө нэг тийм дүр өгөөд тэрэндээ орж амьдэрдэг бол яах вэ гэдэг асуулт. Бидний өдий хүртэлх дуршлах, хүсэл, эмпати, логик сэтгэлгээ эдрээ шалтгаалаа нэг тийм үзэл бодол үүсэж байгаа шүү дээ. Тэр үзэл бодол нь үнэхээр чиний үзэл бодол уу эсвэл тэр толгойдоо үүсгэсэн байгаа дүрийн чинь үзэл бодол уу? Үнэхээр жинхэнэ би гэж байхгүй бол яах вэ? Жинхэнэ би хүчээр айлах гэж сүнс гэдэг ойлголт бий болсон бол яах вэ гэж улам гүнзгий философиод гарч ирж байгаа. Энийг ихтэй няцаах нэг хүчтэй арга мэдэн за үнэхээр хүн толгойдоо нэг дүр үүсгээд тэр дүртээ орж амьдэрдэг байлаа гэхэд тэр дүрийг үүсгэж гинэ гэдэг нь чиний л үзэл бодол. Тэгэхээр чамаас л үүссэн гэсэн үг. Угаасаа л хүнд супер эго ухамсар гэж байдаг болохоор үгээрээ л дотоод хүсэл дотоод мөн чанараа дарах уу гаргаж ирэх үү гэдгээ шийддэг. Тэгэхээр энэ нь ерөөсөө өөртөө дүр үүсгээд байгаа юм биш. Өөрийгөө өдөртөж байгаа хэлний хэлбэр гэсэн хүчтэй аргумент гарч ирж байгаа. Хэрв тийм бол үнэхээр Силко дахин төрөхдөө өөртөө зүгээр нэг дүр өгөөгүй. Үнэхээр л үзэл бодол нь хувирсан учраас илүү хүчтэй, илүү ухамсартай нэгэн болсон байж болно. Тэр үххийн даваанд айж байгаас Жинкст би чамд хайртай байсан штэ гэж цохолдож байгаа эдэр нь жинхэнэ хүн гарч ирж байгаа биш зүгээр л тухайн үеийн сэтгэл хөдлөлт төдийл байхыг үүсэхгүй. За тэгээд үнэхээр хүн өөртөө дүр үүсгээд тэр дүртээ орж амьдртгүй эсвэл тэр дүр нь өөрийнх нь л үзэл бодол ухамсараас гарч ирж байгаа болохоор дүр гэж хэлэх шаардлагагүй юу гэдэг энэ асуултанд хариулт олоход миний туршлага вистом арай л дутж байна. Явандаа ихтэй олгол баг. Гэтэ энэ асуултыг гаргаж ирж миний тархийг гашлах гэж байна гэдэг чинь л өөрөө Силког ямар сайн бичигдсэн дөрөө гэдгийг хэлтгэж байгаа. За тэгээд энэ үтшгийн аркейн бол гендрийн асуудлууд, хүний сэтгэл зүй, хүний хүсэл мөрөөдөл, зориг болон эго амбиц гэж ямар хүчтэй зүйл вэ? Гэтэ хайр гэдэг тэрнээс илүү хүчтэй энэ нөхөр яг юу юм бэ гэхэд маш олон зүйлийг маш үнэмшилтэйгээр харуулсан бүтээл. Гэтэ яг 100% үнэмшилтэй биш л те. Угаасаа 100% үнэмшилтэй байх юм бол угаасаа өдөртөө болчих штэ. Тэгэхээр уран сайхны хитэн элементүүд байхад бол гимгүү. Гэтэл бараг 90% үнэмшилтэй логик алдаагүй цуврал гэж би хэлнэ. Жишээ нь яаж тийм сул төмөр биелий зүүчээ чөлөөтэй хөдлөөд байна гингүүд хекстик ч угаасаа таталцлын хүчийг өдөрдөг гэх мэт иймэрхүү жижиг сажигч тэтээлүүдийг хүртэл логик алдаагүй байгаа юм чинь. Хэдүүлээ төрхөн зуртаа Жинкс яаж ингэж гартан талаандаа сайн байгааг марти guys. Марти. За тэгээд аркейн гэдэг цуврал бол миний амьдралтаа үзчихсэн хамгийн шидлэг цуврал дахиад хэлэхэд ерхэд энэ бичлэгийг 2021 оноос хойш өдөртөл 3 жилийн турш бодож сая л нэг хийлээ. Тэгээд анх удаа үзэж байхад бодогч ирсэн юмнууд бол 3 дахь үзэгдэхэд нэлээд л өөрчлөгдсөн байлаа. Магадгүй би өөрөө өөрчлөгдснөөс болсон юм болов уу гэж бодлоо. Тэгээд миний новшуу энэ яриаг өдий хүртэл сонссонд маш их өдий хүртэл сонс үзэгчтэй маш их баярлалаа. Тэгээд хэрвээ та аним болон манга вебтун дээр сонирхолтой бол эсвэл зүгээр л намайг дэмждэг бол манай групп нэгдээрэй. За тэгээ bye guys bye. Like you hurt me